За тэгэхээр Монгол улсын засгийн газар уламжлалт мал аж ахуйн тулгамдч буур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд сангийн яам, төв банк, за тэгээ хүнс хөдөөж ахуйн хөнгө үйлдвэрийн яам, за тэгээ дээрээс нь арилжааны 8 банк орсон. За голлоод бас нэг юу орсон, зээлийн батлан талтын сан орж ирж байгаа тийм. Тэгээд ер нь бол хоршооны гишүүний одоо малчны зээл гэж. Тэгээд шинэ хоршоо хөдөлгөөнийг өрнүүлээд Монгол орон даяар явж байгаа. Тэгээд ерөнхийдөө хаан банкны хувьд одоо хоршооны гишүүн малчны зээлийг ер нь хязгаарнаас олгож эхлэх вэ? Ямар ерөн зохицуулалтайгаар явж байна? За миний саяны дурддаг байгууллагуудаа яаж одоо бас хошиж уялдаа холбоотой ажиллаж байна. За энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй. За хаан банкны хувьд бол засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээний хувьд бол оролцоо явж байгаа. За хаан банк бол энэхүү одоо оролцогч байгууллагуудтай хамтраад гэрээ байгуулах шатанда хэрэгжээд сая гэрээ мэн баталгаажаад дууслаа. За тэгээ хаан банк маань өчигдрөөс ахгуулаад хаан банкны орон даяар байрлах одоо бүх салбар нэгжүүдэд дамжуулан энэ зээлийн хүсэлтийг авч судалгаа бол эхлээд явж байгаа. За энэ түрүүний таны дурдсан одоо зээлийн батлан талтын сангийн яам, хүнс хөдөөж ахуйн яам оролцоо ямар байх вэ гэхээр хүнс хөдөөж ахуйн яамнаас бол зээлийн хүүгийн одоо хөнгөлөлтийг өгөх одоо хэлбэрээр оролцож байгаа. За зээлийн батлан талтын сан болохоор барьцаа хөрөнгийн дутагдaltaй байгаа малчтад барьцаа хөрөнгийн батлан талт гарах хэлбэрээр оролцоод явж байгаа. За тэгэхээр хаан банкны хувьд бол нийс Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутаг сум болгонд өөрийн гэсэн салбартаа маш өргөн цар хүрээтэй байгаа. Ер нь яг малчтын хувьд яг шинэ хоршоо хөдөлгөөний зээлээс гадна яг малчин хувь зээл дээр ч гэсэн хаан банк маш өргөн хүрээтэйгээр зээлийг олгож ирсэн. Тэгэхээр бүх салбарууд дээр мэдээлэл нь очсон байгаа юу? Ер нь малчдаа ямар байдлаар ер нь уялдаж ажиллаж энэ зээлийг олгох тал дээр. За малчтын одоо зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, сунгах, за зээлийн үгийн дэмжлэг болох одоо энэ нөхцөл маань бол бас мөн засгийн газраас гарсан тогтоолын хүрээнд арилжааны банкудаа гэрээ байгууллагуудаа сая бас дууслаа. За энэ хүрээнд бол ерөнхийдөө бол хаан банк бол салбар нэгжүүдэд бол мэдээлэл хүргүүлээд ажиллаж байсан. За сая ud гэрээ баталгааж дуусныхаа үндэн дээр биднээс бол зээлийн хүсэлт өгсөн малчин иргэдэд биднээс гэрээний хугацааг нийт жилээр сунгах, за зээлийн хүүгийн зөрүүг нь засгийн газар төлөх нөхцөлдөө малчин маань өөрөө 6% хүү төлөх нөхцөлтөөр өөрчлөлтүүдийг оруулах ажлууд хийгдээд бол явагдаж байна. Тэгэхээр ер нь малчны хувьд бол төрийн банк, хаан банкнаас голцоо ер нь бол зээл авч байсан арилжааны банкнуудын хувьд. Тэгэхээр ер нь зээлтэй байсан малчин шинэ хоршоогоор дамжуулаад зээл авах боломжтой. За түрүүний яриад байгаа хоршооны гишүүн малчны зээлийн хувьд бол мэдээж одоо малчд бол бүгдээрээ хаан банк ч юм уу төрийн банкнаас аль нэгэн газараас бол зээлтэй байгаа. Тэгэхдээ зээлтэй хэдий боловч энэ шинэ хоршоо буюу чинээлэг малчийн хөтөлбөрийн хүрээнд зээл авах болцоотой байгаа. За яг энэ хөтөлбөрийн нэг ялгаатай зүйл нь юу вэ гэхлээр үндсэн гол зээлийн шаардлага нь юу вэ гэхлээр малчин байна гэж бол зааж өгсөн байж байгаа. Малчин байна. За мөн дээрээс нь хоршооны гишүүн байх ёстой. За малчд маань өөрсдөө оршооны тухай хуулиарын дагуу 9-өөс дээш гишүүнтэй байх бүрэлдээд за тэгээ бизнес төлөвлөгөө гаргаж өгнө. За бизнес төлөвлөгөөн дээр бол одоо юу гэдгийг одоо түрүүний ярьсан засгийн газрын тогтоолын хүрээнд ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Тэгээ бизнесийг үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Тэрийгээ төлөвлөгөөн дээр тодорхой тусгаж өгөөд тухайн банкныхаа аль нэгэн банктаар явна гэсэн үг. Одоо жишээ нь тухайн хоршоо 9 гишүүлээ нэг бол одоо аль нэгэн банкаар явна гэсэн үг. Аль нэг тусдаа явахгүй гэсэн үг. Тэгж яваад тухайн зээлийг банк маань судалж үзээд зээлийг олох иймэрхүү процесстэй бол явж байгаа. За зээл хүсэгчийн хувьд ер нь бол батлан даалтын хувьд ямар хөө байх юм? Батлан даалт гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд хэдэн хувийн ер нь батлан даалтыг гаргах боломжтой? За энэ зээлүүд бол яг бусад одоо өмнө хэрэгжижсэн зээлүүдээс ялгаатай онцлог тал нь юу гэхлээр 100 хүртэлгүйгээр батлан даалт гаргах болцоотой байгаа. За зээлийн хэмжээ түрүүн би хэлжсэн те 50 сая төгрөг хүртэлгээ явж исэн бол зээлийн батлан даалтын хувь маань болохоор зээлийн хэмжээнээс хамаараа явчихж байгаа. 20 сая төгрөг хүртэлх зээл дээр бол 100% батлан даалт. За 40 сая төгрөг хүртэлх дээр бол 90% батлан даалт. За тэгээд 50 сая төгрөг хүртэлээр 80% батлан даалт гарна гэсэн. За тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр барьцаа хөрөнгийн дутагдaltaй одоо малчтад зориулаад зээлийн батлан даалтын сангаас тус хуваар батлан даалт гарах болцоотой болж эхэлж байна гэсэн.
Тэгэхээр ерөнхийдөө бол төрөв ингэж хэлж байгаа. Бид нар бол одоо ерөнхийдөө барилга байгууламжаар гэх юм бол дид бүтц бүх юмныг ин шийдээд өгнө. За тэгээд бусад асуудал дээр бол арилжааны банк маань өөрөө яг голлох үүргийг гүйцэтгэж зээлийг олгож явнаа гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр арилжааны банкуд маань одоо энэ дээр орж байгаа 8 банкны хувьд хоорондоо ер нь ямархуу одоо хамааралтай байна. Эсвэл яг өөрийнхөө бодлого чиглэлийнхээ дагуу явж байна уу? Яг хөө мэдээж банк болгон гэсэн өөрийн бодлоготой өөрсдөө гэсэн зээлийн үйл ажиллагааны дотоод журамтай байгаа. Тэгэхээр яг үндсэн бол түрүүний хэлсэн те уламжилт мал аж ахуй тулгамд уур амьсгалын өөрчлөлтөд шалтгаалan одоо бууруулах хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа энэ санхүүжилтийн гэрээ гэж байгаа. Гэрээн дээр бол энэ хоршооны гишүүн малчдад зориулсан зээлийн үндсэн тавигдах шаардлага нөхцлүүдийг тавиад өгсөн байж байгаа. Үүний дагуу бол нийт арилжааны банкуд бол ижил төвшнгөөр үйлчлэнэ. За яг хөө магадгүй зээлийн судалгаа болоод нөгөө салбар нэгжийн байршлууд ялгаатай байх бах. Ам банкны хувьд болохоор орондоо барилж байгаа салбар нэгжүүдээр бүгдээрээ дамжуулаад энэ зээлүүдийг бол судлаад явуулах бол бүрэн болцоотой байж байгаа шүү. Зээлийн хүүгийн дэмжлэг гэдэг зүйл яригчаад тэгэхээр яг ямар дэмжлэгийг хэлээд байгаа юм бэ? Яаж дэмжих гээд байгаа юм бэ те? За ер нь бол засгийн газар яг сая одоо болсон одоо зуудтай холбоотойгоор малчт балмс нэлээд хүндэрлээ. За энэ хүндэрсэнтэй холбоотойгоор засгийн газар шийдвэр гаргаад малчтын ер нь зээлийн хөнгөний зөрүү буюу одоо дэмжлэг гэж ярьж байгаа юм л да. Дэмжлэгийг олгоё гэсэн байж байгаа. За энэ үгээр одоо хаан банкн дээр хэрвээ малчны зээлтэй байгаа хүн байх юм бол малчны зээлийн хүүг 6 болж бууруулад за үлдэж байгаа зээлийн хүүгийн зөрүүг нь засгийн газраас өгөх нөхцөлтэй. За тэгвэл энэ дээр нэг тавигдах шаардлага гэж бас байгаа. За ямар шаардлага байгаа гэхлээр нэгдүгээрт малчин байх ёстой. Малчин иргэн байх ёстой. За хоёрдугаарт нь болохоор 2 сарын 29-ний байдлаар малчны зээлийн үлдэгдэлтэй байх ёстой хаан банкн дээр. За гуравдугаарт нь юу байгаа гэхлээр гэрээ нэг одоо зээлийн хугацаагаа сунгуулах хүсэлтэй хаан банкнд ирүүлсэн байх гэсэн үндсэн ерөнхийдөө 3 шаардлага явж байгаа. Энэ шаардлагын хүрээнд шаардлага хангаж явах юм бол хаан банкны хувьд бол тухайн малчтын зээлийн хугацааг энэ хугацаанд сунгаж өгөх болцоо. За энэ дэмжлэг дээр бас дахиад тодруулга бас хийх зүйтэй байх гэж бодож байна. Засгийн газрын дэмжлэг маань өөрөө болохоор 2021 оны 1 сарын 1-ээс 24 оны 12 сарын 31-нд хүртэлх хугацаанд хүүгийн дэмжлэг өгөх юм. За 2025 оны 1 сарын 1-ээс ахгуулаад энэ дэмжлэг маань зогсно гэсэн үг. Тэгэхээр малчны зээл өнөөдөр байгаа одоо юу гэдэг зээлийн хүүн 21.6% хүүтэй байсан бол энэ зөрүүг засгийн газар 15.6%-ийн хүүг өгөө явж исэн бол 2025 оны 1 сарын 1-ээс зээлийн хүүнд буцаад 21.6 орчно гэсэн үг шүү. Яг малчтын ойлголтоор болохоор энэ нөгөө миний зээл төлөгдөд дуусах яг явах юм байна гэсэн юм ойлголт байгаа. Тэгэхээр засгийн газартай байгуулсан энэ санхүүжилтийн гэрээ энэ Монгол банк, Сангийн яам, энэ Батлан алтын сантай байгуулсан гэрээн дээр бол энэ залтаг бол тусгацсан бол байж байгаа. За малчин иргэн байх хэрэгтэй гэдгийг та бол хэд удаа тодотгож хэллээ тийм. Тэгэхээр мал бүхий иргэн гэж бас орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэний ялгаа гэж байгаа юу? Ялгаа бол ямар байдлаар ер нь зээл дээр гарч ирэх вэ? Тий. Яг уу ер нь бол нөгөө малчин гэдэг маань ер нь бол хүмүүс бол мэдж л байгаа тийм. Малчин гэдэг маань одоо 4 жил биш 4 жилийн 4 удирлын хугацаанд одоо малаа малдаг, өөрөө маллаа явдаг. За малынхаа ашиг шимээрээ өөрөө ашиг шимээ хүртдэг тийм. Тэр үнийг бол малчин гэж яриад байгаа. За мал бүхий иргэн гэдэг нь юу хэлээд байна гэхээр өөрийн нэр дээр мал нь тоологдсон. Одоо А дансаар буюу одоо оны сүүлийн тоолгоор малаа тоолуулсан. Гэхдээ өөрөө малаа малдаггүй тэр хүмүүсүүдийг бол мал бүхий иргэн гэж үзэж байгаа. Тэгэхээр засгийн газараас бол яаж үзэж байна гэхээр зөвхөн малаа малж байгаа малчин иргэдэд зориулсан энэ үйл ажиллагааг бол чиглүүлээ явж байгаа. Тэгэхээр мал бүхий иргэн бол орохгүй гэсэн үг. Орохгүй гэсэн үг тий. За хоёулаа сайн зээлийн хугацааг бол одоо энэ 24 оны 12 дугаар сарыг дуустал ирнэ бол байна. Тэгээд эх оноо 1 дугаар сарын 1-ний өдрөөс бол буцаад малчид маань яг зээлийн хүүгээ бол яг 100% төлөөд явна гэдгийг бол тодтогоод хэлчихлээ. Тэгэхээр хүсэлтийг ер нь яаж авч байгаа вэ? Хүсэлт ер нь хэр ирүүлж байна? За ер нь бол эхнээсээ одоо юу гэдгийг энэ хууль гарсантай холбоотойгоор энэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн янз бүрийн мэдээ гарсантай холбоотойгоор малчид бол энэ мэдээллүүдийг аваад эхнээсээ хаан банкны салбар нэгжүүдээр ирээд хүсэлтээ өгөө явж байгаа. Банк бол энэний дагуу биднээс бол хүсэлтээ аваад холбогдох одоо мэдээллүүдийг цуглууд бол явж байгаа. За яг ер нь бол ингээ санхүүжилтийн гэрээ буюу энэ гэрээ маань бүрэн баталгаажиж тус хугацаанд амжаагүй байсан учраас одоо бол биднээс бол авсан хүсэлтүүдийн дагуу биднээс шат дараатаагаар биднээс
гэрээний өөрчлөлтүүдийг хийгээд бол явж байгаа. За түрүүний зүйл дээр нэг юм тодруулаад бас хэлчихье. Мал бүхий иргэн маань одоо юу гэдгийг одоо зөвхөн одоо хөнгөлт хүүгийн дэмжлэг авах болцоогүй хэдий боловч зээлийн гэрээний хугацаанд бол одоо сунх бол боломжтой нь нээлттэй бол байгаа шүү. Тийм. Энэ бол Монгол банкны ерөнхийлөгчийн гарсан холбогдох одоо тушаал тогтоолын дагуу өөрчлөлт оруулах боломж нээлттэй бол байж байгаа. Тэгэхээр малчин мал бүхий хоёрыг ер нь бол ялгахын тулд бас жоохон явдалтай байх л та. Тэрийг ер нь яаж тодруулж байгаа юм бол арилжааны банкуд маань энэ дээр яаж оролцдог? Яг нь ер нь бол биднээс энийг яаж ялгаж байгааг бол үндэсний статистикийн хороогоор биднээс ерөнхийдөө бол малчин мал бүхий иргэн гэдгээ тодорхойлж байгаа. Яг нь сүүлд бол засгийн газрын хэрэгжлэх газраас мэдээлэл өгснөөр бол одоо малчт маань өөрөө нэг би малчин юм уу мал бүхий иргэн юм уу гэдгийг ийм онголгоор лавлагаар мэдэх болцоод нь бол бүрдсэн юм билээ. За хоёулаа ярианы ихэнд бас дурдчихсан. Ер нь бол шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хоршоо байгуулахад 9-өөс дээш малчин бол хамтрал байгуулж ингэж хоршноо гэж. За тэгэхээр 9-өөс дээш гэхээр нэг аймгийн нэг сумын нэг голд хичнээн хоршоо бий болох магадлалтай. За нэг тэр хоршоонууд маань бүгдээрээ нэг төсөл хөтөлбөрч гэдэг юм уу нэг чиглэл рүү явах юм бол яагаад ч ашиг олохгүй. Тэгэхээр энэ дээр арилжааны банкуд маань ямар хяналт одоо шалгуурыг тавьж зээлийг олох вэ? Одоо жишээ нь нэг сумын одоо зээл хүлээ авч байгаа хүний хувьд тэр голоос төр гарч ирсэн хоршоонууд дээр одоо жишээлх юм бол ямар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа вэ? Яг нь хаан банкны хувьд бол ер нь бол ирж байгаа төслүүдийг бүгдийг нь үзээд за хэрэгж болцоотой төсөл вэ нү гэдгээ бас биднээс бол харна. Яагаад тэгвэл банк бол энэ дээр бол зээлээ эрсдлээ үүрж байгаас тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийх шаардлагатай. За яг нь анх энэ гэрээ хийгдэж байхад бол яг нь сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдана гэж ярьж байсан. За яг нь сүүлд бол байхгүй болсон байж байгаа. Гэхдээ биднээс аль болох одоо давхцал үүсэхгүй бах те. Одоо жишээ нь нэг сум дээр бойны цэг жишээ нь 3-4 байх юм бол ямар ч одоо эдийн засгийн үр ашиггүй байгаад байгаа. Тэгэхээр аль болох тэр талаас нь биднээс ганцхан биднээс зээлийн материалыг хүлээж авах судалдаг байдал биш. Давхар бас зөвлөх үйлчлэгээ биднээс өгж ажиллая гэсэн бодолтой бол байгаа. Одоо юу гэдэг нь мэдээж малчид бол одоо анх удаага л ер нь бол заримуд нь одоо хоршоо анх удаа болж байгаа. Яаж бизнесээ хийх вэ бас хүмүүс бол сайн мэдэхгүй байж байгаа шүү дээ, тий. Одоо өөрсдийнхөө бодлоор бол энэ илүү ашигтай бизнес гэж бодож байгаа зүйл дээр нь биднээс хаан банк илүү зөв талаас нь чиглүүлж өгөх, зөвлөгөө өгөх, тий. Хэрвээ давхарж байгаа бизнес авах юм бол өөр талаас нь харж өгөх талаас нь биднээс зөвлөгөө өгөх талаас нь бас ажиллая гэсэн зүйл чиглэлтэй бол харж байгаа. Яагаад ингэж асууж байна гэхээр ерөнхийдөө малчид маань тодорхой хэмжээний зээлийн өндөр түнтэй батлан даалттай за хүүгийн хөнгөлөлтөө маш их мөнгөний зээлийг авах боломж үүссэн учраас харанхуй орж ирээд одоо ингээл за 9-өөс дээш байх хэрэгтэй байна гээл нэг 9 малчин нийлээл ингээд ороод ирдэг. Тэгэхээр төсөл хөтөлбөр чинь хамгийн чухал юм шүү. Цаашдаа энэ хоршоо чинь ямар байдлаар ажиллах хэрэгтэй юм бэ гэдгийг бас арилжааны банкныхаа төлөөллөөс бас асууя гэж бодсон байхгүй. Тэгэхээр энэ дээр нь бас та сануулж хэлэх малчидаа өгөх товчхон зөвлөгөө гэвэл юу вэ? Хоёул ярианыхаа төгсгөл хэлээ те. За ер нь бол яг уу таны хэлдэг дээр засгийн газрын хэрэглэх газраас бол нөгөө одоо юу гэдэг нь сурагч багш нар бэлдсэн юм билээ бүх орон нутгуудаар. За тэр сурагч багш нараа бас нөгөө бизнес төлөвлөгөө бичгт нь бас зөвлөгөө өгөх хэрхэн яаж одоо үр ашигтай байх талаас нь зөвлөд ажиллаа явж байгаа юм билээ. За тэгэхээр яг зүгээр миний хувьд бол юу гэхээр малчт маань өөрсдөө одоо бичиж байгаа бизнес төлөвлөгөөгөө мэдээж нөгөө аль болох үр ашигтай талаас нь харах хэрэгтэй. Тэгвэл нөгөө хүмүүс маань бие биенийгээ даган дуурайх бас хандлага бол байх гэдэг. Тэгээ одоо юу гэдэг мал нядлах цех байх юм бол илүү ашигтай гэж бол харах гэдэг. Тэгэхээр илүү өөр талаас нь бас хараач. За мөн дээрэс нь одоо юу гэдэг аймагаас юм уу сумаас гаргасан хөгжлийн төлөвлөгөө гэж байгаа. Хөгжлийн төлөвлөгөө бол миний зүгээр ойлгож байгаагаар юу харагдаж байна гэхэл тухайн сум буюу аймаг маань илүү энэ тал руугаа илүү хөгжүүлээ. Энэ тал дээр биднээс илүү потенциал байна гэдгийг илүү харж байгаа учраас тэрнтэйг илүү уялдуулах зүгээр юм л. Ягаад бол өөрсдөө илүү их мэдээлэл байхгүй байгаа бол одоо юу гэдэг сумынхаа засаг даргын газартай ч гэдэг юм тий. Манай аймгийн ч юм уу манай сумын ер нь хөгжлийн төлөвлөгөө яаж явж байгаа юм бэ? Энэ талаас нь бас ингээд яг үнэ тий. Тэр талаас нь ингээд ярилцаад мэдээж одоо энэ хоршоо гэдэг бол зөвхөн бие даасан нэгж хийдий боловч энэ чинь нөгөө тухайн сумыг хөгжүүлэхэд чиглэлд ажиллаад байгаа тий. Тэгэхээр сумын одоо тухайн одоо юу гэдэг захиргааны байгууллагч гэсэн энэ хоршоодуудаа бас ингээд зөвлөө туслаад ингээд ажиллах их зүгээр гэж бодож байгаа. Тэгжээч энэ хоршооныхон хөдөлгөөн тухайн хэрэгжиж байгаа бизнесмен давхартахгүй байх, үр ашигтай байх олон талаас нь бас
бас харах болцоонууд бол байгаа. Хэрвээ боломжтой байх юм бол хоршооны гишүүд бол бүр илүү зөвлөх байгууллагууд аваад те. Одоо ямар бизнес эрхлүүл зүгээр нь яаж санхүүгийн тооцоол хийх вэ? Яг үнэ тий. Энэ талаараа илүү ингээд зөвлөх байгууллага. Хэрвээ өөрсдөө мэдгүй зөвлөх байгууллагууд одоо сүүлийн үед бол Монгол улсад ийм зөвлөх байгууллагууд их болсон. Тэр зөвлөх байгууллагаас тодорхой хэмжээний зөвлөгөө аваад энэ хоршооны бизнесийг амжилттай хэрэгжүүлэхэд илүү боломжууд нь бол нээлттэй бол. Тэгэхээр ер нь бол телевиз үзэж байгаа үзэгчтэй хэлэхэд засгийн газраас одоо яг шинэ хошоо хөдөлгөөний хүрээнд бол сургууль багш нарыг бол явуулсан байгаа. Тэгэхээр сум дээр очиод тэр тэдгээр хүмүүстэйгээ нэг туйлтай холбоотой ажиллахын хажуугаар мэдээж хаан банкны жишээлх юм бол салбар дээр очиод зээлийн эдийн засагчтайгаа уулзаад бас ямархуу байдлаар ямар чиглэлээр ингэж ажиллах боломжтой юм бэ гэдгийг бол та бүхэн маань асуух юм бол одоо хаан банкнаас бол нээлттэй мэдээллийн өгөх зөвлөн туслах үйлчилгээг бол үзүүлээд явуулж байгаа юм байна гэдгийг хэлмээр байна. Тэгээд ер нь одоо ингээд зээл авахаар ингээд хандж байгаа малчид маань бол нэг л их яарж байгаа юм шиг тийм хандлага ажиглаж байгаа. Хүсэлтээ өгөөл юу мөнгө аваад шуухан одоо ажиллаа эхлүүлчих гээл. Тэгэхээр эн чинь нөгөө шатараатайгаар явдгийн шүү гэдгийг нь бас ойлгохгүй бол сумын нөгөө нэг банкны салбарынхаа хүнлүүгээл одоо байн яриад л одоо юу болж байна гэдэл ингээ яаруулах магадлал их өндөр байгаа юм. Тий, нөгөө малчид маань нөгөө өөрсдийнхөө одоо өмнө авч ирсэн малчны зээшгээ бас ойлгох гэдэг шиг байна. Тий. Тэгэхээр мэдээж ер нь бол малчт бол яг өмнө бол арилжааны банкудаас янз янзын төрлийн зээл олгож ирсэн л та. Жишээ нь хаан банкнаас хэрэгжүүлсэн тогтворцоо ноос нуулрыг аль зээл байж гэн. За бусад одоо хуучин дээрүүд хэрэгжүүлсэн төслийн зээлүүдээд бас байж гэн. Яг тэр шиг одоо юу вэ гэхлээр тэднээс яарахаасаа илүү чанартай одоо юу гэдгийг үр ашиг нь тодорхой. За хоршооны гишүүд маань бас өөртөө бас ойлголцсон байх нь аюул чухал байгаа. Юу гэхлээр ингээд юу гэдэг за өнөөдөр хоршоо байгуулах хэрэгтэй бид зээл авах хэрэгтэй байна гэдээ ойлгосон хэдий боловч хоршооны гишүүдэд зээл олгож байгаа гэдэг бас малчт маань бас ойлгосоо гэж боддог байна. Яагаад гэвэл би одоо чинь өөрөө хоршооны гишүүн байлаа гэж бодоход хоршоон зээл олох биш хоршооны малчтан зээл олгоод байгаа. Тэгэхээр бит хоёр нийлэлсэн энэ хөрөнгөөрөө тракторч авд юм уу те одоо бордох цэгчүүд юм ингээ авч байгаа болвол энэ хариуцлага маань эргээд малчт нь өөрт нь ирээд байгаа маа. Тийм учраас хийж байгаа төсөл хөтөлбөр төслүүд дээр маш сайн ажиллах. Дээрээс нь бие биенийхээ хариуцлагын тогтолцоо. За мөн дээрээс нь хэрвээ үр ашиг бий явах юм бол үр ашиг өгөөж яаж хэрхэн хойрлох талаар хүртэлгийн асуудлуудаа тогтоод ярилцаад эцэг шийдсэн байвал хамгийн чухал. Тэгэхээр хошоо доторх гишүүнүүд маань яг нэг бодол санаатай болсон. Яг банкндаа хандах юм бол их зүйтэй байна. Тийм мэдээж энэ зээл маань одоо 2025 оны 12 сарын 31 хүртэл хэрэгжиж байна. Хангалттай зай хугацаа байгаа учраас та бүхэн яарах гэхээсээ илүү сайн бодод төлөвлөж одоо юмнуудаа сайн гаргаж хагаад банкнд илүү хандах юм бол таны зээл батлагдах илүү цаашдаа таны одоо хэрэгжүүлэх гэж байгаа энэ хоршооны чи бизнес илүү өсөн дивжих боломжцоонууд нь бол гараад ирэх бол боломж нээлттэй болж байгаа. За баярлалаа бидний урилгыг хүлээж авч малчдад маань одоо энэ хоршооны гишүүн малчны зээлийн талаарх мэдээлэл өгсөнд та бүхний бас цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа.